Энэ эзэн улсын юмудаа ингээд толгойг нийлээд өнгөрдөг. Ёс зүйтэй хариуцлагатай хэсэг нь ингээд уучлаарай гэдэг ингээд алдаа гаргасан байна гэдэг өөрөө гарын үсэг зур зарцуулдгүй мөртлөө ингээд хариуцлага хүлээгээ үлддэг нэг ийм юм руу бид нар алхаад ах юм. Энийг одоо ингээд дахиад 20 он руу ингээд орох уу? Арчид цэвэрлэгч байгаа бол өнөөдөр нэг мөсөн бүгдийг арчид цэвэрлж угаах хэрэгтэй. Энэ улс төр бизнес хоёр их холдохороо өөрөө энэ төрд байгаа захиран зарцуулж байгаа хөрөнгийг авч ашиглаад идэж ууж болох юм байна гэдэг ийм хандлагыг л бий болгоод шүү дээ. Энэ бол төрийн мөнгө биш шүү дээ. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө байхгүй. Одоо тэгээ энэний араас эзэн байна уу энэ хүмүүсийн юм дээр? Тэр бондны мөнгө, тэр хөгжлийн банкны мөнгө, тэр СМ-ийн мөнгө, тэр үнд өгтөржүүлэхин хэдэн их найт төгрөг. Энэ эзэн холбогдогч ингээ байхгүй одоо ингээд цэвэр ариун цагаан цаас шиг хүмүүс явах юм уу?